За сайн байцгаана уу. Намайг Баярхуу гэдэг. Би Рашиг Банди нэрмжит үйлдвэр урлын политехник коллеж сургалтын албаны менежер ажилтаа. За манай сургууль нь нийт мэрэгжлийн боловсролын салбарт 51 дэх жилийн сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа. За сургуулийн маань гол онцлог гэвэл ер нь мэрэгжлийн боловсролын салбар дундаа ахуйчилгээний гэж ярьдаг. Тэр салбарын мэрэгжилтэнгүүд дээрээс нь урлагийн мэрэгжлийн, дээрээс нь компьютер, мехатроникийн чиглэлийн мэрэгжилтнүүдийг бэлтгэдэг бас онцлог сургууль байгаа. 80 гаруй багштай, 1600 гаруй суралцагчтай сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Сургалтыг 3 түвшинд сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа. За энд болохоор мэрэгжлийн үнэлэхтэй 1 жилийн сургалтаар насан туршидчдын сургалтыг явуулж байна. Мөн мэрэгжлийн боловсролоор 9 дугаар анги төгссөн суралцагчдаас эсэлт аваад 2.5 жил суралцуулаад бүрэн дунд боловсролтой мэрэгжлийн үнэлэхтэй мэрэгчлээ ажилтан бэлтгэж байгаа. За мөн техникчийн төвшөнд буюу энэ коллежийн төвшөнд нийт 1.5 жил 3 жилийн сургалтаар дипломын боловсролтой, техникчийн боловсролтой ийм суралцагчдыг коллежийн зах зээл дээр бэлтгэн гаргаж байна. За жил бүр бол сургалтанд ямар чиглэлийн мэрэгчлэлтэн бэлтгэх зах зээлд эрэлт хэрэгцээ байна. Тийм түшиглэж бас мэрэгчлүүдийнхаа нэршил, тухайн мэрэгчлэр эсэлт авах боломжуудыг бас зах зээл дээр судалгаа хийж бас эсэлтийн буюу сургалтын үйл ажиллагаа зохион байгуулдаг. 32 мэрэгчлэлээр сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ дундаас бид хүн үндэтгэлийн дархны мэрэгчлэр хөдөлмөрийн зах зээл дээр бас мэрэгчлэлтэй ажилтан бэлтгэж гаргаж байна. За манайд бол урлагийн чиглэлийн мэрэгчлэлтэн бэлтгэж байгаа бас бэлтгэж байгаа гэдгээр манай сургуулийн бас гол онцлог давуу тал байгаа. Энэ маань юу гэхээр хөдөлмөрийн зах зээл дээр гаргаж байгаа мэрэгчлүүд дундаас Монгол дархан, үндэтгэлийн дархан, чиглэлийн мэрэгчлүүдийг бас зөвхөн манай сургууль бэлтгэж гаргаж ийн гэж хэлэхэд хэлцдэггүй байгаа. За тэгэхээр энэ боломждоор суурлаад бид нар Герман, Швейцар улсуудын санхүүжилтээр үндэтгэлийн дархны чиглэлээр төсөл хэрэгжүүлсэн байгаа. Үндэтгэлийн дархны ангийн тогтчлтын ажлууд хийгдсэн. За ангийн тогтчлт гэдэг маань зөвхөн ангид зөвхөн тоног төхөөрөмж үндэтгэлийн дархны чиглэлийн орчин үеийн тоног төхөөрөмж суйрлуулснаас гадна энэ сургалтыг үйл ажиллагаа явуулах багш нарыг чадахжуулах ажлууд хийгдсэн байгаа. Швейцар, Германы санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа төсөл гэдэг маань нийт төслийн маань үндсэн нэр нь Алтны үнд цэнийн гинжин хэлхийг хөгжүүлэх, дэмжлэг үзүүлэх төсөл гэж байгаа. За энэ төсөл мэрэгжлийн боловсролын салбар ялангуяа манай сургуультаа яагаад холбогдоод хэрэгжүүлж байгаа гэж бас хүмүүс гайхаж магадгүй. Гэхдээ энэ төслийн маань төсөл хэрэгжүүлэгч байгууллага маань гол санаа нь бол ерөнхийдөө гараараар алт холборлож байгаа иргэд маань алтаа холборлдог. Гэхдээ энд зөвхөн баялагийг түүхийгээр нь ингээд холборлоод ирэх биш. Алтыг гаргаж байгаа хүмүүс донд бас алт үндэтгэл дээр бүтээгдэхүүн болгоо гарах боломжтой хүмүүсс байна гэдгийг төслийн зүгээс харсан. Манай зүгээс бол энэ Монгол дархан үндэтгэлийн дархны нэгэнт сургалтын үйл ажиллагаа явуулаад туршлага байгаа. Энэ хоёрыг нийлүүлээд энэ үндэтгэлийн дархны анги танхимыг орчин үеийн тоног төхөөрөмжөөр тогтчуулаад за зөвхөн анги танхимыг тогтчуулсан үеийн төслийн хүрээнд нийт суралцагчид болон багш нарын чадхыг нэлээд хэмжээгээр дээшлүүлсэн байгаа. Энэ төслийн хүрээнд манай сургуулийн багш нар за гадна зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа үндэтгэлийн дархчуул за тухайн мэрэгчлэрээ цаашид ажиллах боломжтой өөрийнхөө чадхаа дээшлүүлж байгаа иргэдийн дунд 4-5 удаагийн сургалт зохион байгуулсан. Мөн энэ төслийн хүрээнд уран бүтээлчд буюу дархчуулын дунд уран бүтээлийн үзэсгэлэн бас бүтээлийн уралдаан тэмцээнийг зарласан. За тэгээд эндээс гарсан уран бүтээлчд маань манай
одоо үнэтэй дэлхийн дарахны урлагийн чиглэлээр ажиллаж байгаа багш нарын хамтарсан бас сургалтуудад зохион байгуулсан байгаа. Харилцан бие биенээсээ одоо судлах. Дээрээс нь одоо энэ Герман улсад мэрэгжлийн боловсролын салбарт үнэтэй дэлхийн дарахны чиглэлээр явж байгаа сургалтын хөтөлбөрийг манайд одоо сургалтын хөтөлбөртэй уялдуулаад тухайн одоо Европын одоо сургалтын хөтөлбөрийг манайд одоо бас манай хөтөлбөрт одоо нийцүүлж шинжилсэн хөтөлбөр боловсруулсан байгаа. За гэхдээ энэ төвшөндөө зөвхөн одоо бүрэн дунд боловсролтой мэрэгжилтэй ажилтан бэлтгэхээс гадна манай коллежийн төвшин буюу техникчийн төвшин бэлтгэх боломжийг бүрдүүлсэн. Тэгэхээр 2.5 жил суралцаад мэрэгжлийн үнэлгээтэй суралцагчид маань үнэтэй дэлхийн дарахны чиглэлээр бас техникчийн боловсролтой болох боломжийг бий болгосон байгаа юм. За сайн байцгаана уу. Намайг Ариун Болд гэдэг. Би Үйлдвэр урлагийн Политехник коллежийн уран дизайн техник эхлэж байна. Хуучин бол социализм гэж хүмүүс ярьдаг үед зоос гоёлын үйлдвэр гэж үйлдвэр байна. Одоо ерөнхийдөө Монгол улстай голж чимэглэлийн чиглэлээр бүхэл үйлчлэгийн хэрэгцээг хангадаг байлаа. Тэгээд зах зээл ихэлснээс хойш хүмүүс гадагшаа дотгошоо их явах болж тэгээд үүнтэй холбогдуулаад гаднаас нөгөө үйлдвэрлэлийн аргаар хийгдсэн илүү тийм нэг нүд булаасан бүтээлүүд их орж ирэх болсон. Ялангуяа Туркээс их юм орж ирлээ, Солонгосоос их юм орж ирлээ. Сүүлээр чулуун дээр бол Оросын холбооны улс, Вьетнамаас гэх зөндөө олон юмд орж ирж байна л та. Тэр болгон дээр одоо та бүгдээр мэдэх байлгүй. Гол чимэглэлийн дэлгүүрүүдээр яваал ороход дандаа гадны юм л ээждэг. Тэгэхэд манайхан бол ерөөсө дутах юм байхгүй. Харин ч эх орныхоо хөрснөөс авч боловсруулсан чулуу. Манай эх орны хөрснөөс шигсэн алт мөнгөөр гангараад явах юм нь бол хаана бинд зээлтэй ер нь бодсон гэсэн сэтгэл үеиг штэ. Тэгээ тэр утгаар нь яг энэ эх орны гадагшаа бэлнээр гарчаад байгаа түүхийг гарчаад байгаа алт түүхийг гарчаад байгаа мөнгө чулуунуудыг Монголд үлдэх эхлэлийг л ер нь тавилцаж байгаа юм л да маань сургууль бол. Тэгээд энэ хүүхдүүд нь шууд бэлэн хятад авч өгчдөг үн чулууг л эндээ байлгаж байгаа л томхноор нь одоо хөөргөө хийдэг үү те өшөө жижигрээд ирэхээр нь гол чимэглэлийн ийм бүгд хүчнийхээ зүйлтийг хийх үү тэр болгоныг л шийдэх боломжтой анхны алхмууд одоо хийгдэж байна да. Манай үн тэтгэлийн дархны суурь анх 1999 онд эхэлсэн. 1999 онд Энтэг улсын 100% хөрөнгө оруулалтаар үнд чулууны анги гэж анх өндөр нэгдсэн байна. Даваасрын багш анхны багшаар нь ажиллаж байлаа. Тэгээд үнд чулууны анги нэгдээд эхний төгсөлтөө хийсний дараа дан үнд чулуу гэж явснаас хажууд нь гоёл чимэглэлийн чанараа хадгалъя гэд дархны мэргэжлийг хавсраг болгоод тэгээд энэ хоёр маань нийлээд үнд идэлэл дархны анги гэж анх эхэлж байлаа. Одоо тэгээд энэ яг одоо та бүхэн харж байгаа бох тийм ээ. Германы хөрөнгө оруулалтаар Герман хамтын ажиллагаа Швейцарын бас хамтарсан хөрөнгө оруулалтаар Монгол улстай бол байхгүй анх удаа яг мэргэжлийн төвчний лабораторитой боллоо. Тэгээд энэ лаборатори өөрөө зөвхөн нөгөө нэг сургалтын зорилттой биш. Энэ дээр яг олон жил ажилласан дадлаг турштай уурчууд, ахчууд өөрөө ирээд яг өндөр төвчний хамгийн сүүлд хэрэглэгчдэд хүрэхээр тийм зүйлийг урлах боломжтой юм. Маш өндөр түвшний багц тоног төхөөрөмжтэй лаборатори байна. Тэгээ яг энэ лабораторид түшиглээд яг Германд мэргэжил эзэмшсэн багш. Тэгээд бас яг Монгол дахны мэргэжлэр нэлээд чадвархай 2 цагийн багшаа нэмж аваад тэгээ энэ дээр анхны анги бэлтгэх гээд одоо байжсэн. Багш нараа бас одоо Германд явуулж мэргэжилтэй ажиллаж байгаа юм шиг байна. Тэгээ яг одоо энэ дотор ажиллаж байгаа багш нараас бас 2 хүнийг сонгож тэгээд энд багшлахын гаднаас цагаар багшлах тэгээд бас энэ төслийн хүрээнд нэлээд хэсэг хүмүүс Германд явуулж яг энэ мэргэжлэр нь мэргэжилд дэвшлсэн. Тэгээд бид хэд ч гэсэндээ өөрсдөө бас нөгөө
заавал дархны мэргэжилтэй гэхгүйгээр одоо манай уран зургийн багш, дизайны багш, сэлбэрийн багш бид бүгдээрээ яг энэ төслийн хүрээнд чулууны сургалтанд суулаа, зохион хэмжээний сургалтанд суулаа. Энэ маань их л олон талын үр өгөөжтэй төслүүлж байна л да. Дархан үнд чулууны мэргэжлэр төгсөж байгаа хүүхдүүд уг нь бол 9 дугаар анги төгсөж ирээд 2.5 жил сураад төгсөхдөө бид нар ерөөсөө нэг 16, 17 за өсрээд 18 настай төгсөж байгаа. 18 настай төгсөж байгаа боловч үеийнхээ хүүхдүүдтэй харьцуулах юм бол мэргэжлийн чиг баримжаатай болчихсон. Тэгээд дээрээс нь суралцж явах хугацаанд бид нар нэг хамтарч ажилладаг үйлдвэрийн газрууд гоё чимэглэлийн урлангууд хүүхдүүдээр минь ирж ерөөхдөө ур чадварыг харж хагаад аль хэдийн за энэ хүүхэд манай дээр ажиллавал чамд тэдэн төрний цалин өгнө шүү. Ингээд жил ажилласны дараа чи тэгж бас дэвших боломжтой гэдэг аль хэдийн амьдралынхны эхлэл нь ингээд үргэлжлээд эхэлчихдэг. Тийм болохоор энэ мэргэжлээр сурж байгаа хүүхдүүд бол дөнгөж сургуулийнхаа ширнээс гарангуутал аав ээж ар гэртээ нэмэр амьд болоод өөрөө бас хөөрхөн орлоготой болоод явчих боломжтой шүү. Тэгээд 2.5 жилээр сураад төгсөхдөө энэ хүүхдүүд 9 төгсөд ирсэн хүүхдүүд ерөнхий боловсролын сургуулийнхаа боловсролын гэрчлэгийг аваад тэгээд дээрэс нь мэргэжлийн үнэлгээтэй тэгээд цаашаа ямар ч сургуульд дэвшин суралцах боломжтой төгсөж байна. Тэгээд энэ хүүхдүүдээс бид нар шигшээд сая Германы төслийн ангид бас хүүхдүүд авлаа. Тэгээд анх 9 дугаар анги төгсөөд ороод ирсэн жижиг хүүхдүүд ерөнхийдөө энэ ангид орж ирээд бүр нэг анхны системнаас л хэлж байгаа юм л да. Дээдлийн товч хийх маягтай. Тийм ээ. Монгол дархны жижиг элементүүдээс хэсвүүлээд чулуу бас засах жижиг технологиудаа үзээд эднэрийг өшөө нарийсгаад тэгээд үн тэдлийн дархан лугаа ер нь бол түлхүү орж төгсөж байгаа. За энд нэг ганц нэг хийгдэж байгаа ажлууд энд явж байна. Энэ болохоор яг Монгол дархан талдаа хийгдэж байгаа. Халуун төмрийн ажлууд 4-ийн 5-ны хэсэг явж байна. За энд хит утганы бас явж байгаа хэсэг байна да. Энэ ачааны машины ном төмрөөр хийгдэж байгаа. Энэ бол яг л 9 төгсөд ороод ирсэн хүүхдийн ажил байна. Тэгээ ер нь бол үн тэдлийн дархны анги маань энэ сарын буюу 1 сарын 29-ноос хичээл эхэлж байгаа. Яг энэтэй зэрэгцээд 12 дугаар анги төгссөн хүүхдүүд чимэгдэл хурлын мэргэжлээ манай сургууль суралцах боломжтой. Тэгэх юм бол 1.5 жил суралцаад дипломтой тийм бас нэлийн мэргэжлийн төвшөнд төгсөх боломжтой байгаа шүү. Тэр анги маань дотроос сэлбэр анги, интерьер дизайн анги гэсэн хоёр төрлөөр яг одоо 1 сарын 29-нд хичээл эхлэх гэж байна. За тэгээ хавраас бол 9 дугаар анги төгссөн хүүхдүүдээс энэ үн тэдлийн дархан дээр, уран зураг дээр, сэлбэр дээр өшөө нэмэлт хаврын эсэлтүүд бол эхэлнэ.